Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас Про подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэж байна. Энэ удаагийн зочин Өвөр Хангай аймгийн прокурорын газрын ял илрүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Инх Чаргал. Бидний ярилцах сэдэв хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн талаар ярилцах болно. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний ярилцах сэдэв маш чухал сэдэв байгаа. Тэгэхээр юуны түрүүнд подкастын эхэнд ашигт малтмал гэж юу болох, ер нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох талаарх ойлголтыг өгөөч. Монгол орн бол байгалийн баялаг ашигт малтмалын хувьд бол дэлхийд дээгүүр орохоор юм байгалийн баялагтай нөөцтэй улс орны тоонд ордог. За ашигт малтмал гэдэг бол нэр томьёоны тухайд геологийн хувьсэл өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу түүний хэвлэлд үүсч бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Байгалийн байдлаараа байгаа ашигт малтмал эрдэс баялагийг ашиглах, хайх, олборлоход заавалжгүй эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой байдаг. Иргэд хуулийн этгээд маань байгалийн баялагийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр эрэл хайгуурал хийх, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан эсвэл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлэлд халтсан болвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 2 дугаар зүйлд хуульчилж тодорхойлсон байдаг. Хариуцлагын тухайд бол хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 5 сая 400 мянган төгрөгөөс 27 сая төгрөгтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох. За 1-ээс 5 жилийн хугацаагаар 20 хал оногдуулахаар зохицуулсан байдаг. За уг зүйл хэсгийн 2 дахь хэсэгт бол мөн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тусгаж өгсөн байгаа. За тусгай зөвшөөрөлтөөр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохицох журмын дагуу явуулаагүй гэс байгаль орчинд их хэмжээний охирол учруулсан тохиолдолд 10 сая төгрөгөөс 40 сая төгрөгөөр торгох. За эсвэл 2-8 жилийн 20 хал шийдэх гэхээр. За мөн 2017 онд батлагдаж мөрдөгдөж байгаа эрүүгийн хууль тогтоомжид хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр шинээр зохицуулалт орсон байдаг. За энэ зохицуулалт маань ашигт малтмал хууль бусаар хайх, олборлох гэмт хэрэг дээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах юм бол хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийн тодорхой хугацаагаар хасах. За мөн торгох шийтгэл хүлээлгэхээр хууль зүйн зохицуулалттай байдаг. Та сая хуулийн зохицуулалтыг тайлбарлаж өглөө л доо. Хууль бусаар ашигт малтмал олборлох нь ийм зүйл ангаар шийдэгддэг байх нь. Гэхдээ ганц одоо торгуул төлөөд мөнгөний өгөөд өнгөрөх биш. За тухайн одоо хууль бусаар ашигт малтмал хайхаж олборлоход ашигласан техник хэрэгслийг нь хурааж авдаг байгаа шүү дээ. Энэ зохицуулалтын талаар тайлбарлаж өгвөл. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7-гийн 5 дугаар зүйлд байдаг хөрөнгө орлого хураах алавжлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт маань өөрөө эрүүгийн хуулийн засгийн ангийн 24 2 дугаар зүйлийн ашигт малтмал хууль бусаар ашиглах, олборлох хэрэг дээр давхар хөрөнгө орлого хураах алавжлагын арга хэмжээ хэрэглэдэг байгаа. За энэ алавжлагын арга хэмжээ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр гэмтэрэг үйлдэгтэн ашиглаж байгаа техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, за унлаг, харилцаа холбооны улан цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндөө аюул учруулж болох бусад хэрэгслийг гэмтрэг үйлдэгтэн ашигласан болвол тухайн тээврийн хэрэгсэл, техник хэрэгслийг улсын орлогод оруулах. За нөгөөтэйгүр ашигласан техник хэрэгсэл маань тухайн гэмтрэг үйлдсэн этгээдийн өмчлөлийн биш байх юм бол техник хэрэгслийг одоо жинхэнэ өмчлөгчт нь буцаан олгож, за эрүүгийн хэрэгт бол үнэлгээ тогтоолгоод үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг улсын орлогод оруулдаг ийм зохицуулалттай байдаг. Хин нэгэн хүн техник хэрэгслээ ашиглууллаа гэхэд бас л хариуцлага хүлээх нь шүү дээ, тийм ээ. Ерөнхийдөө бол тэгж ойлгож болно. Тухайн гэмтрэг үйлдэгтэн ашиглаж байгаа техник хэрэгслэл бол ашигласан л бол хөрөнгө орлого хураах алавдлагын арга хэмжээ авагдана л гэсэн үг. Ер нь бол энэ гэмт хэргийг үйлдснээрээ тодорхой хэмжээний торгох ял шийтгэл аваад юм уу, хорих ял шийтгэл аваад өнгөрдөг асуудал бол биш. Гэмт хэрэг үйлдэгтэн ашиглаж байгаа техник хэрэгслийг нөгөө эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлээд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх одоо чухал ач холбогдолтой цаашлаад гэмт хадгалгаас хамгаалах ийм ач холбогдолтой учраас эрүүгийн хууль тогтоомжид хөрөнгө орлого хураах алавдлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр ингэж зохицуулж өгсөн байдаг. Өвөр Хангай аймгийн хэмжээнд та бид хоёрын ярьж байгаа энэ ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох энэ гэмт хэрэг зөрчил хичнээн бүртгэгддэг вэ? Судалгаа хийсэн байх л да, тийм.
За Уранга аймгийн прокурорын газрын тухайд байгалийн одоо баялаг ашигт малтмаллын хэмжээгээр одоо бас ер нь бол улсад нэлээд дээгүүрт ордог. Уранга аймгийн Батүлзий суманд тухайлбал орхины хөндийн байгалийн зохицолборт газар гээд хамгаалтын захиргаатай тусгай хамгаалттай газар нутаг байдаг. За Батүлзий сумын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь бол тусгай хамгаалттай газар нутагт хамаардаг. Батүлзий суманд бол Үлдийн алтны уурхай гэдэг ийм том уурхай байж идэг. За мөн Уранга аймгийн Уянг сум, Уранга аймгийн Баруун Баяулаан сум, Нарийнтэл сумдуудад бол энэ төрлийн гэмт хэрэгүүд бол зөнхлөн үйлдэгддэг. Уранга аймгийн прокурорын газар бол 2019-2020 оны 1-р улирлын байдлаар ашигт малтмал хууль бусаар хайх олборлох энэ гэмт хэргийн шийдвэрлэлт гаралтын байдлыг бол судалсан байдаг. За 2019 оны тухайд нийтдээ 69 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан байдаг. За нийт хэргийн бол 4.7 орчим хувийг энэ төрлийн хэрэг эзэлсэн. За 2020 оны тухайд нийт хэрэг бүртгэлт явуулсан 737 хэргийн 21 хэрэгт нь бол ашигт малтмал хууль бусаар ашиглах хайх олборлох төрлийн гэмт хэрэг эзэлсэн байдаг. Нийт хэргийн бол 2.8% эзэлсэн. Ашигт малтмал хууль бусаар олборлох хайх гэмт хэргийг ямар этгээдүүд зөнхлөн үйлдэж байна вэ гэдгийг судалж үзэхэд бол ер нь нутгийн ард иргэд за тухайн газар нутагт оршин сууж байгаа өмнө нь оршин сууж исэн ийм хүмүүс газар нутгийг мэддэг байгалийн баялагтай ашигт малтмалтай гэдгийг мэддэг ийм хүмүүс зөнхлөн энэ хэргийг бол үйлдсэн байдаг. Иргэд хуулийн этгээдэл ихэвчлэн ашигт малтмал хууль бусаар ашиглах олборлохдоо газрын хэвлэлд халдаа зогсохгүйгээр гол мөрний урсгал голдрлыг өөрчилж хиймэл нуур үүсгэж газрын гадаргуу ус ашиглаж усны нөөцөд бас хохирол учруулдаг. Хэдийгээр одоо газрын хэвлэлд халдаад байгаа боловч давхар усны нөөцөд бас хохирол учруулдгаараа энэ төрлийн гэмт хэрэг бол маш хор хохирол өндөртэй хэрэгт тооцогддог байгаа. За прокурорын байгууллага альва гэмт хэрэг зөрчил дээр хяналт тавихаас гадна гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Уранга аймгийн тухайд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулад байгаа вэ? За Уранга аймгийн тухайд бол хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж явуулж байгаа. За үүнд бол ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдэгддэг ихэвчлэн зөнхлөн үйлдэгдэж байгаа газар бол нээлттэй шүүх хуралдааныг зохион байгуулдаг. За мөн ашигт малтмалын тусгай лицензтэй иргэд ард иргэдэд урьдчилан сэргийлэх яриа таниулга зохион байгуулдаг. Хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа орон нутгийн засаг захиргааны удирдлага, гэмтэрхээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд, байгаль орчин аялал жуулчлалын газар, мэрэгжлийн хяналтын газар, за уул уурхай эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн бас байгууллагуудтай хамтарч ард иргэдэд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүлээлгэх, хариуцлага, хохирол, хор уршигын талаар яриа таниулгуудыг бол нэлээдгүй зохион байгуулдаг. Манай прокурорын газраас санаачлаад аймгийн засаг даргын хамгын газар хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэд санхүүгийн хяналт аудитын албыг оролцуулаад Уранга аймгийн Уянг, Нарийнтэл, Баруун Баяулаан сумдад уул уурхай эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан. За уул уурхай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нөхөрлөл бичил уурхай эрхлэгчид мөн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл хэрхэн олгох талаар тодорхой хэмжээний мэдээллүүдийг өгөх. За энэ талын гарын авлага, зөвлөмж зэргийг гаргах, хууль сурталчлах, таниулах энэ ажлуудыг бол зохион байгуулж ажиллаж байна. Ер нь таны бодлоор ашигт малтмал хууль бусаар хайх олборлох, ашиглах энэ гэмт хэрэглүүд тэмцэхэд хамгийн үр дүнтэй ажил арга хэмжээ юу гэж дүгнэж байгаа вэ? Цаашдаа өөр нь ямар одоо ажлуудыг зохион байгуулвал буурна гэж таны хувьд бодож байна? Энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бол тодорхой төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагын уялдаа холбоо, за мэдээлэл солилцох энэ ажил арга хэмжээг бол маш сайн зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Төрийн бус байгууллагууд иргэд бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдлээ шүү гэж хууль хяналтын байгууллагад мэдээлдэг тохиолдолд маш цөөн байдаг. За ийм учраас иргэдийн мэдээлэл өгж байгаа тэр санал санаачилгыг дэмжих асуудлыг төрөөс бодлоготойгоор ингэ зохион байгуулах юм бол энэ төрлийн гэмт хэргийн гаралт одоо тасан зогсоогдох бас боломжтой. За
Дээрээс нь мөн монголчууд эрсдээр үеэсэн байгальдаан одоо хор хохирол учруулах, усанд ядаж цагаан эдээ цагаан сүү хийхгүй байх, газрын хөрс сэндичгийг ингээд болохгүй шүү гэдгийг үр хүүхдүүдэд одоо захиж сургаж ирсэн. Байгаль орчин хохирсноороо байгаль орчныг сүйтгэснээрээ ямар хор хохирол учирдгийм бэ гэдгийг бас иргэдэд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хүлээлгэх хариуцлагыг маш сайн тодорхой мэдээлэл өгч хууль сурталчилж таниулах нь бол чухал гэж үзэж байгаа. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмтэргийн талаар болон аймаг орон нутгийнхаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа тахад. Про подкастын шинэ дугаарыг Өвөрхангай аймгийн прокурорын газраас бэлтгэн өргөлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.